Интро хийчихтэй. За ингээд эхэл. За өнгөрсөн 7 хоногт долларын доллар дээр ганц чухал мэт нь бараг дөрөвдгийн ямар ч бас мэдээлээ. За тэгээд чартан дээр бол долларын индекс жоохон сум маягтай орж ирээд за тэрнээс хойш доктортой яваад энэ 7 оны ламад маань нэгдэж байна. За тэгэхээр онцгой хөдөлгөөн орж байгаа учраас шууд энэ 7 оныхоо 5 өнөд рүү шууд орчих гэж бодож байна. За чи энэ 7 оны долларын индекс дээр ямар нэгэн бүтэц харилцааны төлөвлөгөө гаргахаар хүмүүс ч юм уу. За долларын индексийн үед болохоор 4 цагийн чартанд илүү одоо зураглал маань яваад байна. Яг тэгэхээр доос нэлээд цэвэрхэн хөдөлгөөн гараад байгаа учраас за энэчээс нэг шин доо үүсэх болов гэдэг хүлээлттэй бол байсан. За эхний ээлжинд бол бүтэцэл үүссэн. За тэгээд дунд болон баг цагуудаар доо хувьдад бол явж байгаа бол байна. Шууд бүтээ бас ингэж хэлэхэд бол хэцүү. Яг тэгэхээр энэ ч өөрөө яг үүндээ дээрээс авч бүтцээс гараад хаж шинэ бүтц үүсгэн үржлэх хөдөлгөөн бол гарах боломжтой учраас бол тийм хөдөлгөөн гарах боломжтой. За одоогийн үед бол том цаг дээр болохоор илүү wave байдалтай. За тэгээд энэ хөдөлгөөн маань дахиж нэг бүтцэн үүсээд краш хөдөлгөөн магадгүй гарах боломжтой болов гэдэг хүлээлт бол байна. За хизээ яг энэ хөдөлгөөний одоо юу гэдэг нөгөө эргэцэх нь болох гэж байна вэ гэхлээр миний бодод илүүтэй энэ хэсгүүдийн доо сэтлээд бүсийг сэтлээд ороод ирсэн үед ч юм уу ингээд ерөөхдөө доош харах бол зураглал үүсэн. За тэр болохоор одоогийн үед бол доороос авч байгаа трендийн хөдөлгөөн үргэлжлэж байгаа гэдэг бол байр суурин дээр бол байна. Яг дипломат хариулт өгч байгаа юм шиг тий. За ямарсан тэглээд энэ доороос авч байгаа хөдөлгөөн бол илүүтэй би энэ доорыг өдчих юм бол ийшээ таасны хөдөлгөөн бүрхлээсээр л бол байна. Тэгэхээр харъя. Тийм байна да. За би өнгөрсөн 7 хоногт долларын индексийн долларын тренд лайн руу ирж болов гэж харж байсан. За тийм үнэхээр өнгөрсөн 7 хоногт бол жоохон дэше хөдөлгөөн орж ирээд за тэгээд дөрөвдүгээр мэдэнээс хойш бол жоохон онж ирээд хаагдаад рейнж үүссэн. За тэгээд баг миний чиглэл бол баг хэвээрээ одоо байна гэж харж байна. Одоо ч гэсэн ингээд жижигхэн доошоо зодох магадлалтай бүтээр нүүсч байгаа учраас энэ долларын тренд лайн руугаа ороод ирэх байх. За тэгээд энэ бүтцэн өөрөө нэг юм дабл топ үүсээд нэг лайн стрейт доошоо ипүсээ хат явж магадгүй болов. За Nasdaq дээр болохоор за би өнгөрсөн дараагч нь үрдүг яг бичиж яхад амар рейнж явж байсан шүү дээ. Яг тухайн өдрийнх нь рейнж нь явж байсан. За тэгээд Нью-Йорк орж ирээд дэшээ стрейт буцаад маргааш өдөртөө доошоо онж орж ирээд дэшээ өссөн маягтай нэгдэн 7 хоногт дуусаад өнөөдөр ч гэсэн жоохон дэшээ хөдөлгөөн ороод ирэх шиг боллоо. За ер нь бол яг одоо л активд явъя гэхээр ийм доошоо задрах магадлалтай битээр үүсчийн харж байгаа. Гэхдээ энэ маань өөрөө 2 хүн тоож үүссэн учраас яг одоо баталгаатай гэж хэлэхэд хэцүү. Евролууд 2 хүн 22 учраас ийм бактерийн бүтэц ерөнхийдөө баг өөрчлөгдөж байна. За тэгээд бол нөгөө өнгөрсөн 7 оны 5 үед дагуу энэ дотор угаасаа ингээд амир хэмжээний арилжаа хийгдсэн гэдэг юм докторчсон гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор ороод ирсэн учраас нэг хол усгүй хол унахгүй эндээс хайд вис үүс болов гэж бодоод байна. За тэгээд яг ялчгүй 2 цаг дээр бол энэ дэшээ тренд явж байгаа учраас энэнийхэн цэсрэн хөдөлгөөн бол баг одоо ороод ирэх болсон болов. За харахаар өмнөх импульсаар бидад харангуут видео яваад дууссан юм даа бүтэн хөдөлгөөн 100% яваад дууссан. Тэгэхээр одоо бол ингэ цэсрэн хөдөлгөөнөөс орж иж магадгүй. За энэ 7 оны мэдээ толгоос жоох садлгаа очих болов гэж бодож байна. За чи Nasdaq дээр за харж байна. Миний хувьд Nasdaq-ийг бидэх дахиад нэг дээшээ ороод ирэх болов гэсэн бол хүлээлт бол байна. За илүүтэй гарч ирэнгүүтээ дээдлийн энэ бүсээс рүү бол ирчих болов гэсэн бол хараад байна. Гэхдээ илүүтэй одоо ингэж том цагийн волюмыг харахад бол ерөөхдөө нэлээд том цагийн таацны хэсэгтэр бол ирчд бол хөдөлгөөн бол яваад байна тий. Тэгэхээр энэ чинь хэрсээ эсрүүсэл авах вэ гэдгээс хамаарал ерөөхдөө шийдэх байхгүй. Гэхдээ энэ зураглалын хувьд магадлалын хувьд юу болдог вэ гэхээр илүү энэ хөдөлгөөн дахиж дээшээ гарах хөдөлгөөн бол байдал одоо юу гэдэг магадлал бол байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөн гарах уу эсвэл энэчээс зууралдж байгаа энэчээс буцаад доош унах уу гэдэг хөдөлгөөн бол хараад байна. За хэрвээ энэ хөдөлгөөн өөрөө сайн унж чадах юм бол за яг бүсийн арилжааны одоо хувьд болохоор илүүтэй би дахиж
энэ хөдөлгөөнийг за магадгүй ихний ээлжинд бол энэ дээдлэг таац за дахиад доош орж ирвэл тийш шалны эсрэг бол орж ирэх болов гэж хүлээлт бол байна. Тэрнээс өмнө бид нарт мэдээж баталгаа хэрэгтэй. Баталгааны юу болохоор байх вэ гэхээр би илүүтэй энэ хэсгийн бүсийг сэтгүүлж яж ирэхэд за одоо нэг магадгүй энэ доороос авч байгаа хөдөлгөөн нь өөрөө дахиж нэг хөдөлгөөн үүсэх эхлэл болох гэдэг нэг хөдөлгөөн бол харна. За цаашлаа бүрийг доотлоо энэ хэсгээ ч юм уу бүр сэтлээ гараад ирэх юм бол би бүр илүү гоё хөдөлгөөн гарч болж эхлэн гэсэн үг. Гэхдээ одоо энэ доороос авсан импульсив хөдөлгөөнийг харахад бол энэ том импульсив хөдөлгөөний Кореши хөдөлгөөн бол эсвэл сайдын хөдөлгөөн бол нэлээд том цагийн хөдөлгөөн бол хожих үгүйсгүй мэдээнээс хамаарат бас гинтийн байдлаар доош ч өмнөд хөдөлгөөн гарах боломжтой учраас одоогийн байдлаар бол настаг тэр иймэрхүү цэгүүд бол тодорхойлсон бүсүүд бол тодорхойлсон бол байна. За энэ 7 хоногт ч юм уу энэ ерөнхийдөө өнөөдөр маргааштай би илүү энэ бүсгийн дээдл гарч болов гэсэн бол хүлээлт болон зөө. Тэгээд энэ хэсэг рүү нэг дээшээ явах хөдөлгөөн гарах болоо даа л гэж хараад байна. За тэрнээс одоогоор бол ямар нэгэн байдлаар жижиг цагийн ярилцлаганд бол хийгдэх энэ дөр зурглалаа. Миний хувьд бол хаалга. Ерөөд нэг чухал бүс дээр ирсэн болохоор цагуундын хамаарлаад бүтцээ хүлээж авсан юм шүү дээ. Тийм гэсэн. За алтан дээр чи өнгөрсөн 7 хоногт юм ямар хөдөлгөөнүүд юу нэг ажиглагдж байв. За чиний ярилцаанд дээр бас юм бүтц. За ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн бүтцийг харуул. За яг хуу бүсийн ярилцлагаар жоохон замбраагүй хөдөлгөөн бол үүс яг тэр энэчээс орлоо гэхэд буцаж орж ирж стаблс өгдөг ч юм уу. Энэчээс орлоо гэхэд зүүдэд ч юм уу ингээд том сүдэр бол нэлээд тодорхой харагдаж байна. Тэгэхээр яг хуу энэ хэсгүүдээс бол арилжаа хийх боломжтой бол байсан. За тэгээд энийгээ бол нөгөө энэ ч нэг нэлээд price action гаргаж байгаа энэчээс сэтэлж чадахгүй ямар ч дэше гараад тест. Тэгэхээр энэ хөдөлгөөн маань илүү энэ таасны хөдөлгөөнөөр бол явсны хувьд бол одоо магадлал харагдаж байна. За буцаагаад зөрүүллийн таасны хөдөлгөөнөөс шорт хөдөлгөөн бол байх боломжтой хөдөлгөөн бол 5 дахь бол байсан харагдаад. Тэгэхээр энэ 7 хоногт магадгүй илүү дээшээ гарч ирээд pullback өгөө дахиж нэг үргэлжлэх хөдөлгөөн өгөх болов гэдэг бол хүлээлт бол байна. За тэгээд энэ маань өөрөө сайн ингээд 4 цагийн чартаараа харах чадах юм бол нэлээд дажгүй бас доовод үүсгээд яваад байгаа учраас дахиж нэг хөдөлгөөн гарч ирээд ийм ч юм уу те нэг бүтцээ гүйцээ гэж юм уу хөдөлгөөн гаргаж ирээд явах болов гэсэн бол хүлээлт бол байна. Тэгэхээр алтны хөдөлгөөнөөр бол илүүтэй би энэ 7 хоногт нэг дээшээ pullback шалын хөдөлгөөн pullback хийгээд доошоо орж ирэх болов гэдэг бол өнцөг бол гаргаж сууж гэсэн бол бүтэц цагийг зөвхөн үүсч болох нөхцөл. Тийм. Том цагийн хувьд бол тэгээд том цагаас импульсив хөдөлгөөн хөөгдөл дажгүй бас хөдөлгөөн бол байна гэж харах гэдэг. За миний хувьд болохоор за яг ветерин ашигладаг доо ашигладаг хүмүүсийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт алтан дээр нэлээд боломжтой нөхцөл үүссэн. Болж байгаа хгүй. За би өөрөө ч энд ороос нь баярлалцаанд орсон. За харах юм бол энэ дэшээ задралдаг ветерины 3 дахь тооч мэдээгээр хүртлээгөө цэвэрхий эзэнгээд өмнөх дугаар дээр ярьжсэн. За тэгээд тэрэн дээрээ ингээд 2 цаг дээр ярих юм бол өмнөх оройгоо ивдээд за тэгээд ветерин үсгээд за яг ветерин дээрээ сэтгүүлж орох юм бол жоохон хэцүү оролцдог байсан. За гэхдээ ветерин дотроо дахиад энэний хүчтэй шал таац байсан учраас шалан дээрээс нь оролтыг ихэд нэлээд баярлж хийсэн. Тэгээд эндээс гол нь бас хүмүүс яг тухайд мэдээ гараад дөрөвдгийн мэдээ гарч ирээ жоохон хүчтэй онолтын хөдөлгөөн очсон. Энэ дээрээс зарим хүмүүс жоохон нөгөө шууд батерийн стрессэн ч гэсэн буцаа ороод ирчих юм шиг хэлцээ төрсөн. Гэж анзаарсан. За тэгээд ялчгүй дэшээ гарч ирээд би бол өмнөх импульсээ л аваад байдаг учраас энэ импульсийг шин копи гэж тавиад за ингээд бүтэн хөдөлгөөн хандсан болов уу гэж анзаараад байна. За одоо харин энэ 7 хоногт яаж болох вэ гэхээр нэг юм 4 цаг руу шилжүүлээд харахаар алт өөр жоохон эргэлзээтэй болчихшгүй. Заавал ингээд 4 цагийн доо үе дэшээ ивдээ. За энэ яроолуудыг дэшээ баталгаажуулсан байсан. Энэ сүүлийн ловер хайлтсан байсан гэж харангуут дэшээ ивдсэн байна. За тэгээд одоо энийг дээшээ болов уу гэж харсан чинь дахиад энэ нь өөрөө юм явж байхдаа доошоо задарч иж магадгүй ийм сувг руу орсон анзаарагдаад байна л да. Яг энэ нүгээрээ нэг сэтэрчээд ингээд нэг явах уу эсвэл одоо энэ ч угаасаа 4 цаг дээр ингээд доод дэшээ байгаа учраас одоо шалтгаазан дээрээс харж байгаа тийм хэд хамгийн дуртай байдал дээрээс бас явах боломжтой юм болов уу гэж анзаараад байна. Ерөнхийдөө энэ лаант бол дахиад жоохон за би бол хамгийн дуртай бүсчлээ эндээс хараад байна л да. Ингэж оруулж ирээд тэгээд жижиг цагийнхаа дагуу нэгдүүлээд ингээд дэш хөдлөх боломжтой цэвэрхэн баг. Сая өнөөдөр бол энэ ихний хэлний тогтож болох байж гэж таамаглаж исэн бүс дээр ирээд ингээд бараг тогтсонгүй. За одоо л 4 цаг дээр дүүж харагдаж байгаа шиг байна. Гэхдээ энэ ингээд тогтворч хөвгүй нь одоо жижиг цаг дээр л энэ авьяасаа нэг баяр гэж үзэн 17,000 тоо ивдүүлж үзээд тэгээд дараагийнх нь бол ийшээ оруулж ирээд шалтгаан зөвлөж байгаа баярлж байгаа юм. Ерөнхийдөө миний бодлоор бол яг өнөөдрийн дугаараас хойшоо
бараг би алтан дээр swing гэж заануудын хамаг дэшээ баг нөхцлөд ирэхэд баг явж иж магадгүй. Ягаад гэвэл дээшлийн доовн дэше олчлоо 2 цаг буюу дунд цагийн доовн дэше олцоо. Одоо 15 минут дээр л өнөөдөр шууд унж байна. А тэгээд 15 минутын чиглэлийг дээш нь хөлчих юм бол нөгөө цаг орон дээр амарлаараа бүх тренд нь дээшээ болчих учраас нөгөө swing-ээр л жаа нэхэд бол гоё тохиромжтой ингээд цаг үе нэрсэн. Тэр гот одоо жижиг цагийн хаал баталгааг хүлээж байна да. За тийм ерөөхдөө би бол энэ хэдий 23-30 моч гэдэг үний хавцаар ирэх юм бол надад хамгийн гоё тохтой. Одоо хугацаанд ялж байгаа барих боломжтой өсчихл гэж бодоод байна. Окей. За газрын тусан дээр. За газрын тусан дээр болохоор биений хувьд болохоор өнгөрсөн 7 хоногийн таамаг за батарейны зурсан байсан батарейн дээрээс нэг зүйл өөрчлөгдсөн юм. Батарейны шал өөрчлөгдөөд за тэгээ батарейны дэше стрээд болов гэсэн таамаг байсан. Тэгсэн чинь батарейны сэтэрчээд яг батарейных нь ихэлийн өмнөх оройгоо сэтэлж чадахгүй тэн дээр resistance авчихсан. Тэгэхээр та заавал тийг унсан. Гэхдээ яг өнөөдөр бол хуцаад өсчл байгаа юм л та. Тэнгуутаа өсөхдөө бас ямар өнцөг гэсэн үг энэ дээр жижигхэн өрчлөгөө мөр үсгээд тийшээ явсан. Тэгэхээр бас баяр ажиллагааны нөхцөл нэлээд дайггүй алдсан байна гэж бодоод байна. За тэгээд харин энэ 7 хоногт юу байж болох вэ гэхээр за шууд дээшээ өснө гэж харж чадахгүй байгаа байна. Тэгэхээр энд нэг юм батарейны хэлбэр буюу одоо sideways trend-ийн болов эсрэг хөдөлгөөн авчих байх. За энийг яагаад хийж бодоод байна гэхээр өмнөх уналтын хөдөлгөөнөө копидод аймагууд ийшээ бүр яваад хандсан. Тэгэхээр impulse correction impulse гэж тоолох юм бол энэ хөдөлгөөн ийшээ яваад хандсан учраас одоо энэ сурын хөдөлгөөн өөрөө ийшээ орж ирээд за тэгээд дараа нь impulse хөдөлгөөн ингэж орчих болов. Одоо ихэд таац нь олж авах боломжтой юм. Гэхдээ энэ ёроол нь ямарч тодорхой байхгүй нэг юм батарейны гурван батарейн л бол үүсэх болов гэж таамаглаж байна. Тэгэхээр энэ 7 хоногт бол ойл дээр ирэхэд батарей нь гүйлцээд за тэгээд дараагийн 7 хоног цэцэрх болов. Эцгийн батарейн энэ 7 хоногт арай цэцэрч амжих болов гэж бодож байна. Гэхдээ ирээдүйд ирэхэд доош цэцэрчих магадaltaй хүмүүс чинь гэж харж байна да. За миний хувьд болохоор за өнгөрсөн 7 хоногт илүүтэй би дээш нэг хөдөлгөөн бол pullback-ны хөдөлгөөн бол харьяа гэсэн үнцэг бол байсан. Ямар ч яг ихний хэлж нь бол яг зурсан таасны цэцэр бол ирсэн. Шууд инчээс ирэхэд price action гаргачаад доош унцсан бол харагддаг тийм. За тэгээд яг одоо энэ яг хөдөлгөөн дээр харахад бол илүүтэй энэ доор sideways хөдөлгөөн. За тэгээд инчээс тогтворж байгаа аль нь бүсийн хөдөлгөөн бол гарах болов гэдэг бол хүлээлт бол байна. За одоогийн байдлаар болохоор илүүтэй нэг дунд цагийн чарт жижиг цагийн чартн дээр ерөөхдөө нэг дэ ярьж төлөвлөхөд бол ажгүй зурвал үсэж явж байгаа харагдаад байгаа. Тэгэхээр энэ доороос явж байгаа хөдөлгөөнүүд за дээрээс гарч байгаа хөдөлгөөн ч юм уу те энэ хоёрын хооронд бол бүсийн ярилж хийхэд бол нэлээд тохиромжтой бүсэл харагдаад байна. За энэ сон чартн дээр болохоор илүү volume татаад үзэхээр ерөөхдөө бүсийн тодорхойлт нь бол миний хувьд ингэж гарч ирж байгаа. За тэгэхээр эхний хэлжинд бол би илүүтэй доороос баяа ярилж орсон бол илүү энэ хэсгээр бол price action анзаарна. За тэгээд энэчээс ямархай байдлаас үс одоо юу гэдэг бүтэц гарахаас хамаарат доошоо орох уу? Эсвэл буцаж орж ирэх хөдөлгөөнийг харах уу? Эсвэл энэ чэнс гарч ирлээ гэсэн дээшээ гарах хөдөлгөөнийг харах уу гэдэг дээр бол шийдвэр гаргана. За гэхдээ миний хувьд илүүтэй би энэ хэсгээс ерөөхдөө нэг ийм хөдөлгөөн гаргаад дахиад доош орж ирэх болов гэдэг бол үнцэг бол байгаа. За магадгүй энийг ерөөхдөө том цагийн чартн дээр батарейн таслалт харуул ерөөхдөө зурглал нь ямар хөө байх боломжтой гэхээр магадгүй энэ хөдөлгөөний явж хагаад дээшээ гарч ирээ буцаж орж ирэх хөдөлгөөн ч юм уу энэ хөдөлгөөн бол байх боломжтой бол үнцэг бол харагдаад тэгэхээр сэрэдэг ослуулах юм уу сэрийн албан дээр илүү pullback за буцаад орж ирлээ гэсэн ерөөхдөө таасны хэсгээс pullback гэдэг хэдэн план гаргаж төвлөж гэсэн үг. Тэгэхээр газрын туснаар бол одоогийн үед бол за энэ 7 хоногт ч юм уу 20 дугаарт ч юм уу ерөөхдөө илүү ийшээ өрчих болов эсвэл өнөөдөр шөндөж хүрэх үүсвэ тэ. Тэгэхээр энэ чэнс ямар ч нэг price action харж гаад нөгөөдлөө ялж нэх бол эхний одоо юу нь бол төлөвлөгөө нь тэгж гарч байна гэсэн үг. Бас айгүй дажгүй санагдаж зүсч байгаа юм шүү дээ. За euro USD дээр. За euro USD дээр чам за Евростэд дээр болохоор ерөөхдөө нөөл яг том бүтц дээрээ яваад байна те. Тэгэхээр энэ дэр л над дээр л нэг ярих үнцэг бол байхгүй наа. Гэхдээ том цагийн чартн дээр болохоор илүүтэй би ямар хөдөлгөөн дээрээс би аль бүсийг харж агаад нөгөөлийн тренд эсвэл тренд авах уу гэдэг болж гаргацсан байгаа. За илүүтэй би бол энэ хэсгийн бүсийн хөдөлгөөн за доотлын энэ хэсгийн хөдөлгөөнтөөс би илүүтэй ямар нэгэн байдлаар шийдвэр гарганаа. За дээшээ гарч ирлээ ч гэсэн энийг эвдэд орж ирээд pullback-ийн хөдөлгөөнөөс би доошоо орох хөдөлгөөнийг илүү ирэмэлзэн.
За энийг магадгүй эвдэхгүй байж чад энэчээсээ контролдоо доош орж ирээд энийг эвдэх юм бол илүү сэллийн хөдөлгөөн ч юм уу шорт хөдөлгөөн төлөвлөлт бол нөгөө талын трендийн эсрэг бол арилжаа хийгдэн. За энэ дээр одоо яг үгүй том цагийн чарттай харьцуулахад бол ерөөхдөө за нэлээд бас нөгөө батарейны хөдөлгөөн дээр жигсэн ослоод харахад бол нэлээд дайггүй доо үүсээд одоо энэчээс магадгүй нэг бас нэг доо тий. Тэгээ батарейн дотор нь батарей гэдэгтэй адилхан ерөөдөө бүтэн ч гэсэн энэчээс батарейнууд нэлээд дайггүй батарей үүсээд магадгүй гарч байгаа учраас нэлээд тодорхойлох бүсүүд байгаад байгаа учраас хэд хэдэн ямар техник хэлжээр хоёр бүсэд тодорхойлж байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр бүсээс бол илүү цаашдын төлөвлөх бол харан за дунд цагийн болоод жижиг цагийн төлөвлөгөөж гэсэн чиглэлээс гарах учраас эхний хэлжээр заавал энэ хоёр бүсэд тодорхойлж байж байгаа гэсэн. Тий. За би ч бараг бас адилхан өмнөх 7 оны таам маань яг жоохон том таамаг уртугцааны таамаг зурсан болохоор тэрийг л үлээ. За долларын индексээ түрүү ерөөхдөө жоохон доош чиглэлээс харж ирсэн болохоор евро USD өнгөрсөн 7 хоногт бас жоохон дээшээ хамгаалтай хэцээсэн тэр таамаг маань одоо бараг явж байгаа гэж харж байна дөө өнгөрсөн 7 хоногт юм дээрээс төрсэн. Одоо тэгээд өнөөдөр энэ дахиад жижигхан тэгээд энэ стрейч явж байна. За тэгээд impulse correction impulse гэж явж байна. Нэг ингэж одроо дахиад correction гэдэг ингэ явж байх. За тэгээд зам жоохон мэдээлэлс болохоор мэдээний хөдөлгөөнөд яаж авч ирэх харъя гэдэг ерөөдөө таамаг маань бараг хэвээр үлдчихүүдээ л анзаарч байна да. Тэг эсрэг хэрэгсэн юм байхгүй. Тэгээд нэг юм арай өөр мөчгнөр бас гарч ирэх учраас. За биткойн дээр за миний таамаг чинь энэ харагдчихлаа л да. Нэг батарейн үсээ дээшээ гэдэг таамаг маань харагдчихсан. За тэгээ энэ хөдөлгөөн нь ийшээ гараад тэгэхээр энэ сүүлийн лавар хаяа дээшээ явж болов гэсэн юм зурагтай байсан. За тэгвэл энэ маань өөрөө одоо хаа за биткойн гэхдээ өнөөдөр бас жоохон хурмаг хөдөлгөөн гэх юм бас батарейн хардаг хүмүүсийн хувьд бол хүн болгон л энэ цэвэрхэн доошоо задрах магадлал тэгэхээр нэг харчихсан баг. Ялангуяа ч 2 цаг дээр айгүй цэвэр хүрсэн. Тэгээд буцаад шууд дээшээ ингээд гараад ирсэн. За тэгэхээр яг одоо харахад бол энэ ёроолын шинэ ёроолны өмнөх ёроолоо эцэс учраас энэ орой энийгээ эвдэх нь үгүй юу гэдэг нь жоохон сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Одоо энийг эвдэхгүй гэж үзээд баг энэ дээр стоп-лоссоо тавиад сэл ороход хамгийн тухтай бүсчлэл яг доогоор харах юм бол за гэхдээ энэ дээрс тодорхой хэмжээний хүчтэй хөдөлгөөр орсон учраас анзааръя. Тэгээд энийхээ дээр нь гарч ирээд энийгээ буцаж pullback хийгээд ингээд явах юм бол нэгдүгээр энд ийм батарейн жоохон одоо ашиглахад зүг гэх юм уу те. Нэг юм горд тооч гэж юм. Тэр нэг жоохон тоо боловч батарейнаас төрж байгаа учраас энэ сөрийн хөдөлгөөн баг ингээд дуусаад энэ оройгоо өвчвөл тэгээд дэшиг коррупшн хөдөлгөөн дээрээ бай хөдөлгөөн байх. Гэхдээ энийг эвдэхгүй байх юм бол заад уналт нь бий болж үргэлжлэн гэж харах гэдэг. Энийг л одоо эвдэхгүй дээр жоохон анхааралтай бас нэлийн юу яах гэсэн юм. Анхаарал хандуулахад хэсэг дээр ч юм бодож байна. За бүсээ ярилцсан дээр болохоор би арай өөр өнцөг бол гаргах чад байна. За ямар ч сан нэлийн volume error буцаа ороод ирсэн. Миний хувьд бол тэгэхээр илүү дахиж нөгөө талын хөдөлгөөн бол дээш гарах хөдөлгөөн бол илүү хараад л байна ерөөхдөө. Тэгэхээр дээш гарахын тулд мэдээж хэд хэдэн бас бүс сэтлэг хэрэгтэй байна. Тэгэхээр эхний жил бол хамгийн миний хувьд харж байгаа бүс бол ерөөхдөө илүү энэ хэсгийн бүсийг бол хараад байгаа. Тэгэхээр хэрвээ энийг сэтлэг гараад ирэх юм бол надад илүү тухтай арилжааны таамаглалч гэсэн гарахад бол дажгүй тэгэхээр за нөгөө талаараа магадгүй нэг батарейн тренд лайнтай ослоод үзэхэд бол илүү ийм зураглал бол байгаа. Тэгэхээр энийг сэтлээд гарч ирснийхэн дараа ерөөдөө шин доовыг ч юм уу жижиг цагийн доовууд эвлээд явах юм бол дахиад дэшээлж би харах гэдэг биткойн. Тэгэхээр volume area дээр гэсэн ерөөдөө харуул бүс рүү буцаа ороод ирсэн. За энэчээс нэлээд дажгүй шалын хэсэг бол үүсээд явж байгаа. Тэгэхээр дахиж үргэлжлэх дэшээ хөдөлгөөн бол гарах юм болов уу гэдэг бол онцгойлонтой гарчаад байгаа. Тэгэхээр ямар ч өөр ингэсэн арга барил өөрийн хардаг өнцгт учраас ялцгүй нөгөө өөр өөрсдийнхөө таамаглалын магадлалын дагуу харилцааны төлөвлөгөө зохицуулж байна. Тэгэхээр миний бодлоор би биткойныг дундцгийн жижиг цагийн шартаа харьцуулахад бол price action бол нэлээд энэ чиглэл эсрүүл авцсан. За энийгээ дээш гараад ирчих учраас дайггүй дээш авч болох гэсэн бодлолт бол. За тэгэхээр нийтлийн төлөвлөгөөс гадна мэдээж эрсдлийн төлөвлөгөө бол заавал байх хэрэгтэй гэж би бол хөвдө боддог. Тэгэхээр хэрвээ энэ өөрөө ийшээ ороод ирэх юм бол надад мэдээж нөгөөдлийн төлөвлөгөөний ялж гисэн байгаа. За буцаа гарч ирлээ гэсэн нөгөөдлийн ялж төлөвлөгөө байгаа учраас ямар нэгэн байдлаар мөнгөний менежментийн энэ дээр зөрчихгүй байхад бол даасан дээр бол энэ дээр ямар ч алдагдал яг хоо тодорхой хэмжээний алдагдал байгаа. Гэхдээ арилжаах төлөвлөгөөний дагуу хийгээд байхад надад бол асуудал байхгүй л жаах гэдэг гэсэн биткойн дээр. Тэг ер нь бол ямар ч арилжаан гэсэн тийм.
Окей. За энэ 7 хоногийн хамаг нэг дуусч байна гэж ойлгож байна. За энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоног бол харьцангуй мэдээ багтай. Тий. За 57 хоног байсан бол за энэ 7 хоногоос эхлээл ерөнхийдөө томоохон мэдээнд мэдээнүүд маань гараад нөгөө сар болгоны гардаг чухал мэдээнүүд маань гарч байна. За жишээлбэл энэ 7 хоногт бол за 2 дахьд PPI гарч байна. 3 дахьд CPI 2030-аас гарч байна. За тэгээд 4 дахьд дахиад 2030-аас мэдээ байна. За 5 дахьд евро дээр CPI гэхээр за 5 дахь хүртэл долларын индексээр баг өдөр болгоны 30-аас мэдээ байна. За инфляцийн мэдээ гарч байгаа гэсэн үг шүү дээ. Одоо 4 сарын инфляцийн мэдээ гарч байгаа. Тэнгууд хүлээлт бол 3.5-аас 3.4 хүртэл буурна гэдэг хамаатай байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ ч одоо CPI өсөөд 3.5 болсон шүү дээ. Тэгээд буцаад 3.4 болно гэж хэлж байгаа юм тийм сонирхолтой юм. Гэтэ 3.5 гэж яг энэ зургалтаа гарч байгаа. Гэхдээ юу гэдэг яг уу нэг амар вангат гэдэг юм биш. Эсвэл зүгээр ингэж flip coin хийж үзэх юм бол ерөөхдөө би илүү CPI 3.5-тай гарах болов гэдэг бол магадгүй байж болох үз өнцөг бол надад байгаа даа яхаар энэ сарын хэвэндээ гэсэн үг шүү дээ өнгөрсөн сараас. Тийм өнгөрсөн сараас магадгүй тэрэндээс магадгүй арилжааны хөдөлгөөн гарах болов гэдэг бол юу байна. Гэхдээ хэдий бас мэдээ ингэж ачлал баглах өхөн зөвшөөрсөн заримдаа бас би хаяада мэдээ хойшод авах надад бол онцгой гарч ирдэг. Тэгэхээр энэ сарын мэдээнүүдийг бол илүүтэй хойно тавьж байгаа арилжаанд л сонирхолтой байгаа даа. Тэгэхээр өнгөрөөцөн гэж би бодоод байна. Тэгэхээр CPI мэдээ бол гараг. Тэгээд дэжгүй цаашлах хөдөлгөөнд бол томоохон бүсүүдэд тодорхойлогдсон байгаа учраас тэгээд нэрээсээ илүү төлөвлөгөө зохиох төлөв надад асуудал байхгүй ч хараад. Тэгэхээр энэ сарын CPI магадгүй нөгөө өмнөх мөнгөний бодлоготой адилхан нөгөө таамаг ингэж зүгээр ингэж фан маягаар дэвшүүлэхэд бол би илүү 3.5 хэвээр үлдэх болоо да 3.4 гэж буурахгүй болов гэдэг бол миний хувьд бол тийм үнцэг бол байгаа. Надад амар сонирхолтой санагдаад байгаа зүгээр ингэж бодлогогүй хөгжлөг байж байгаа. Ингээд өөрчлөөгүй байхад сар болгоноор ингээд хүлээлтээсээ өндөрт гараад нэг гинт ягаад энэ сарын хүлээлт нь өмнө гарч өгдөг юм. Зүгээр сонирхолтой санагдсан юм яг. Яа гэдэг бол таамаг бол гаргахад хэцүү юм байна. За тэгэхээр 2 дахь 3 дахь 4 дахьд 830-аас 830 болгонд долларын индекстэй мэдээ тийм ээ. За 5 дахь CPI дээр мэдээ тий. За тэгээ бусад байлаатуудыг гэх юм бол за yen дээр бас төгөлтөр мэдээтэй байна. За тэгэхээр мэдээ орой болгон мэдээтэй тэгээ ялангуяа Нью-Йоркийн өмнө мэдээнүүд маань зарим нь өмнө за тэгээ зарим нь дараа нь гэж юм уу. Яг үндсэн том зах зээлдээ зэрэг гарч байгаа учраас мэдээ хайшааж явсан буцаад ирэх магадaltaй эсвэл мэдээгээ дагаад явах гэдэг маш их юм хүчтэй хөдөлгөөнд орж боломжтой план учраас арилжаанууд дээр мэхэнсэн анхаараарай. Зөв нөгөө Нью-Йоркийн эхлэлээр Нью-Йорк өмнө мэдээ гараад хөдөлгөөн орж ирлээ гэсэн Нью-Йорк дээрээс илүү хөдөлгөөн волюм орж ирдэг тэгэхээр Нью-Йорк дээр өмнө гарсан мэдээ маань өөрөө буцаж ирэх магадлал нь юу гэхээр тэр нөгөө илүү Нью-Йоркоос хөдөлгөөнүүд гаргах ч юм уу эсвэл захиалга авах ч юм уу тийм хөдөлгөөн гардаг учраас тэрэн дээр бас сэрэмжтэй байгаа гэж бас сүглэхээр тий. За тийм мэдээч ажил биш мэдээ. За цаанд зах зээлийн сонин сайхан суур мэдээ ийш тийш нь аливаа юмыг савлуулж харсан сайхан юм байна. За энэ логт би илүүтэй мэдээ бэлтгэх юу байсангүй надад за байсан үтлээр ялч мэдэн дээр бол асуудал гарлаа. Тэгэхээр энэ логт мэдээ бэлцмэнд бол надад даалга. Гэхдээ контент гэх модыг нөгөө хоёулын хийж байгаа зүйлтэй би нэг сонирхолтой зүйл нэмэх ёстой зүйл нь юу гэхээр номын ревюг одоо эхлэх зөв болоо гэж бодод байна. Яагаад энэ ч өөрөө нэлээд бас чухал сэдв болсон. За дээрээс нь ном маань гараад ихсэн утчлаа. Тэгэхээр нэг бүлгээр нэг дугаар таны илүү бас яриул зүгээр юм болов гэдэг онцгой гарч. Яг л дан ганц яг номын ревю гэдэг утгаараа шууд бүлэг болгоны нэг бүрчлэн үгээр хэлнэ гэсэн үг биш. Илүү нэг өөр өөрсдийнхөө experience-тэй тулгуурлаж юм эсвэл жижигхэн нөгөө мэдээж сонирхож байгаа юм байх юм бол тэр нөгөө түүх ч юм уу жижигхэн зүйлүүдээ бас ярьж хуваалцах зүгээр юм болов гэдэг өнцгөөс тийм эхнээс нь ярил одоо арга барил гэдэгтэй адилхан нөгөө анх яаж юм юутэй танилцж ирсэн гэх юм уу чи тиймэрхүү байдлаар бас сонирхож байвал ярил зүгээр юм болов гэж бас бодоод байна. Тэгэхээр магадгүй дараагийн контентос ч юм уу яг ингэж хойл ярьж байгаа нэг хэсэг нэвэл бас зүгээр юм байна гэж бодоод. За тэгэхээр дараагийн талаас магадгүй e-book-ийн гарлах ревютэй хэлсэн байх нэ. Тэгээд за болцсон тий. Энэ логтой ер нь болчлоо доо. Тэгээд ялцч энэ логт мэдээтэй байгаа учраас шууд ингэн тэгэн гэдэг бол юутэй бол хэрэг яад хэцүү байлаа. Тэгэхээр өнгөрсөн логт илүү доктортой байсан тэрэн дээрээс хитүүлээ нэг хоёлаа сайт веб хөдөлгөөн ч юм эсвэл нэг товчрч хөдөлгөөн эсвэл нэг
бүсийн хөдөлгөөнөд тодорхойлоод амархан байсан бол энэ 7 хоногт мэдээтэй учраас яалтчгүй нөгөө гинтийн хөдөлгөөн орж ирэх магадaltaй болохоор ярихад жоохон тийм бас цензур дээрх бол бас болохгүй юм л да тий ялцчихв. Яг зөв зүгээр нэг өдөр одоо яг нэг мэдээж 4 өдөр болгоо орой мэдээд болохоор стажинка тэгээ жоохон хэцүү л гэсэн. чиж магадгүй. 7 хоног. За тэгээд энэ 7 хоногийнхаа дугаарыг ингээд дуусглаа. Бүгднийх нь ажил нь арилжаанд нь амжилтсъя. За тэгээд стоп лосстай арилжаа хийх хэрэгтэй гэдгийг бүгдээрээ дахиад санах хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ 7 хоног маш их мэдээтэй байгаад байна. Завтай завгүй гэж байгаа арилжаанууд гэрчүүлэх боломжтой эвгүй мэдээнүүд байгаа шүү гэдгийг л да. За ингээд энэ үрээ дуусглаа. Баяр таа. Баяр таа. За ингээд дуус.